Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Ловрийн музей гэдэг шиг ловрийн түүхээ ярих гэж байна. Ловрийн түүхээ ярих гэж байна. You already know that the first time I saw you through the boba shop window I didn't think it was you. За яаж ловрид үлсэн бэ гэхээр анх одоо Японд ирээд би ахлаа ганцаараа ирсэн байгаа тий. Ганцаараа ирээд тэгээд Ананд гэрлээ хоёрлоо одоо байрны мөнгө бусад мөнгө ингээд сар болгон явуулдаг байсан. Тэгээд анх ирээд мэдсэн эндээс мөнгө явуулах төлбөр ихтэй байна наач гэдэг юм тий. Жохон явуулгад хэцүү юм байна. Шимтгэлтэй байна. Тэгээд одоо хууль бусаар буюу Facebook дээр мөнгө шилжүүлнэ гэсэн хүмүүсээр одоо Монгол руу нэг төгрөг болгоод шилжүүлүүлдэг байсан. Нэлээд гайгүй тэгээд бараг жил явцсан уу те. Жил мэл шилжүүлээд болоод байсан сартаа 1-2 ч юм те. Тэгж жагаад нэг удаа байрны төлбөр төлөхгүй болохоо байлаа гэд тэнгүүд нь би сандраад ажилдаа явахаас өмнө за нэг 10 минутанд амжуулчихъя гэж бодоод нөгөө байнга шилжүүлдэг хүнээсээ шилжүүлээд өгөөч гэсэн чинь хариу байдгүй. Тэгэхээр өөр нэг хүн бас байхаар нь цаа гэхэд өөр нэг хүнээр шилжүүлэлчихье гэд. Тэгээд дансыг аваад тэг харсан чинь нөгөө Facebook дээрх нэрээсээ өөр нэртэй байсан байхгүй юу? Тэрийг мэдсэн. Тийм тэрийг нь мэдээд тэгээд чиний энэ нэр чинь өөр юм биш үү? Данс чи өөр юм шүү гэдгсэн чинь үгүй энэ миний хамтрагч байгаа ингээд. Тэнгүүд нь жогоо эргэлзэж жагаад за гайгүй байлгүйтэй ч гэдэг юм. Яагаад ч нэг Монгол хүнд итгэцсэн юм уу яасан. Тэгээд гяс шилжүүлчих гэж бодоод шилжүүлчлээ шүү. Одоо ингээд энэ данс руу авъя гэдгсэн чинь так. Бай блоктолоод алга болсон. Тэгээд алга болонгууд нь ингээс групп дээр ийм дансаар ячлаа гэсэн чинь нөгөө дансныхын нийц нь гарч ирээд энэ чинь миний данс гээд за энэ худлаа нөхөр алга болцлаа гэж мэдэнгүүтээ Монголд байгаа хүнээр цагтаад одоо өгсөн байгаа тий. Тэгээд тэрнээс хойш Монголд байгаа хүнээр гэж тэр чинь Монголд байсан хүн чинь би үсттэй. Монголын талын манай хамтрагч аа. За одоо зарим хүмүүс гайхшиж магадгүй яахаараа юм Facebook-ээр байгаа хүнд ингээд итгэжтэй юм бэ гэд ер нь бол гадаадд амьдардаг монголчууд бол бүгдээрээ мэдж байгаа. Одоо ямар сошиал ямар пеймэж хилээ тийм яг банкар дамжуулж мөнгө татгшаага Монгол руу шилжүүлэхээр тэр чинь за $100 шилжүүлэхэд бараг $30 шимтгэлтэй байдаг байхгүй. Тэгэхээр тэр чинь хэцүү шттэ тий зүгээр шилжүүлэхийн тулд тэгтэл тэр Facebook-ээр бас нэг хууль бас хийгээд байгаа манай талынхан биш тэд нар чинь болохоор ямар ч шимтгэлгүй шилжүүлж өгдөг байхгүй юу банкны хашаа. Тэгэхээр чин хөөрхийн хүмүүс тэгэл нөө зовж олсон 100-ийнхаа 30-ын тэгээд хэн банкнд өгчихийг бодхов те. Ингээл айл болох тэгсний оронд тэр чин Монголд байж байгаа үр хүүхэдтэй $30 өгчүүл ядчил гутлав цаваад өмсөж штэ. Тийм учраас тийм хүмүүсээр шилжүүлдэгэ. Тий Японд ч гэлтгүй Солонгос, Канада, Америк хаана байгаа хүмүүс тийм байдаг байхгүй юу? Одоо ч гэсэн Японд байгаа монголчууд тэгээ шилжүүлж авдаг. Баталгаатай хүмүүс бас байдаг тий. Баталгаатай гоё шилжүүлээд өгдөг хүмүүс байдаг. Тэгэхээр ер нь дөнгөж гадаадад ирж байгаа хүмүүс хэрвээ тийм үйлчлэг авах гэж байгаа юм бол яа нэг тийм баталгаатай үнэтэй л олчих хэрэгтэй тий. Бид хоёр ч гэсэн нэг баталгаатай хүнээр бол байнга шилжүүлдэг байсан. Ингээд нөгөө хүн чинь бай болон хийсний дараа үйл явдал одоо над дээр ирж эхэлж байгаа байхгүй юу? Зүгээр хэрэглээний мөнгө шилжүүлэхээс гадна байрны 3 сарын түрээсийн мөнгө шилжүүлсэн байсан байхгүй юу? Тийм учраас тэр чинь бас баггүй мөнгө болчоод би яалцчихгүй за цагдаа явъя гэд цагдаа дээр очисон чинь наадах чинь хөлийн гадна болсон хэрэг гээд тэрийг тоож авахгүй байсан бохгүй юу гол нь. Тэ энэ лөөрийг хийх гээд бит хоёр ярианаас ингээд лөөрт чичлэх юм биш. Ингээд хөлийн гаднах учраас эн чинь тоогдохгүй үлдчих болох юм биш гэж бодож байгаа хүмүүс байх юм бол дуустал нь сонсоорой. Хэрвээ энэ лөөрийг хийх юм бол баригддээ шүү гэдэг нь энэ бичлэгийн төгсөлд гарна шүү. Манай хавцагч сонсоод хийж багтаа гэж бодож байгаа. Эвгүй хүмүүс бас байгаа штэ. Ер нь найдах хүн ховор хүлээж авахгүй гэсэн байхгүй. Тэгээ би бүр тэнд нь цагдаагийнхан тэр дарга марга дээр нь ороод эн чинь Монгол данс тэгвэл оролцоотой байна штэ. Монгол дансаар шилжүүлж авсан байна. Тэр одоо ловер хийсэн залуу за тэр нарийн юм яриад яхаа те яаж ловер хийснийг нь тэгтээ яг ловерт битгаартай адилхан өртчих юм бол магадгүй холбогдож асууж болно. Яг тэр яаж ловерцсан аргыг нь бол хамаагүй зааж өгöd яах юм. Тэгээд энд Монгол данс оролцоотойгоо учраас эн чинь Монгол оролцоотой гэсэн үг ээ. Тийм учраас эн чинь хөлийн цаанд хийгдсэн юм бишээ гэд би бүр нэг чаавас мэрэгжлийн буйнаар гэх юм уу
сэтгүүлчээс учраас ингэж гэж хэл ам хийж цагдаагийн дарга марга болж явж иж энийг ингэж хэрэг үүсгэж эхлүүлсэн. За ингээ хэрэг үүсснээс хойшоо бид нөгөө хүнийхээ дансыг хаан банкны данс байсан учраас хурдхан шиг битүүмжлэл үүсгээд хаах хэрэгтэй байсан. Хамгийн гол нь тэр өдрийнх нь ажлын цаг дууссан учраас энэ ингээд хөлдөө өгөөд ингээд гаргах боломжгүй болох гэдгийгсэн. Даанч ажлын цаг дууссан учраас хаан банктыг бас байхгүй болсон. За маргааш нь яг үннийг хэлэхэд бол энгийн иргэн бол тэрийг яг маргааш нь очиод тэр дансыг шалгуулахад бол хэцүү. Би бас л нөгөө байгууллагынхаа хамтарч ажилладаг байгууллага учраас ингээд байгууллагынхаа журмаар яриулж дараа маргаараа яриулж план гэж яг маргааш нь очиод дансыг нь шалгуулсан байхгүй юу. Ингэсэн чи аль үжээнэ мөнгөнд гаргаад авцсан байсан. Тэр чинь аргагүй ш баг бүтэн өдөр өнгөрч байгаа юм чинь. За ингээд ямар ч лсэн мөнгөө олж авах нь л худлаа олсон. Харин нөгөө хүнээ бол олж авч ямар ч лсэн нөгөө хийдэг газарт нь хийчихсэн ч юм уу те эсвэл буцаага тэр мөнгө тэр хүүхдээс гаргуулж авах ч юм уу тийм юмыг хайжсэн. За ингээд энэ хэргийг нь цагдаад нь үлдээгээд 14 сар мар хоногийн дараа ингээд дуудагдаж очисон чинь за нөгөө хүн чинь бол ямар ч лсэн баригдсан ийм хүн байна, ийм хүүхэд байна гэсэн шүгөр 10 жилээ төгссөн. Тэгээ нэг сургуультай сургуулгүй жилөө PC ажиллаулдаг. Тийм PC ажиллаулдаг. Тэгээ PC-ндээ ингээд баг зүгээр сууж байхдаа хүмүүс иглээ өөртөө сууж идэг тийм хүүхдээсэн байгаа байхгүй юу. PC ажиллаулдаг жишээ. PC-нд ажилдаг. За ингээд тэр хүүхдийнхаа царай, төрх, хідэн настай хинтэйгээ амьдардаг тэр бүх мэдээллийг нь олж аваад за тэгээ Facebook-оор бас хайж үзсэн. Тэгээ нөгөө хүүхдийнхаа Facebook мөнхийг үзсэн. За тэгтээ бол тэрнээс илүү үйлдэлийг бол хийгээгүй. Ингээд цаашаа хуулийнхаа байгууллагт нь үлдээгээд за ингээд тэр чихтэй за таг. Ингээд явжгаад бас нэг хэдэн сарын дараа юм дээ. Япон явхаас нэг ганц нэг сарын өмнө л ах ахаад цагдаагаас дуудаад за ингээд таны үүсгэсэн ингээ хэрэг чинь нөгөө хүүхэд нь одолдоод ийм шатандаа явж байгаа одоо ингээ шүүх хурал мурал болноо. Энэ олсон хүүхэд чинь угаасаа зөвхөн энэ луурыг биш өөр ингээ хулгай зэлхий айл ухдаг заяа найзуудтайгаа нийлээд яадаг ч хэлээ бүр ингээ шийдсэн гараас. Тэгээд ээж мэж аавыг нь авчирч мэдүүлэг авсан байсан. Тэр бүх мэдүүлгүүдийг нь уншсан. Ээж нь болохоор манай хүүхэд бол юу нэм биш. Бараг мөнгө энэ төр асуугаал аваал гардаг тийм хүүхэд биш гэж мэгээд уйлсан байсан. Хөрхи ээж хүний сэтгэл хаалтгаа. Аав нь бол яг мэдхгүй байна юм бас мэдээгүй ингэсэн тэгсэн гэд тиймэрхүү мэдүүлгүүд өгсөн. Нөгөө хүүхэд бол угаасаа хэрэгээ хүлээсэн мэдүүлэг өгсөн байсан. Ингээд бүлэглэн хийсэн гэмт хэрэгнүүдийн нэг нь манаа нөгөө хүүхэд байж таарад. Тэгээ тэр хүүхэд бүр ганцаараа хитрхийн олон хэрэг хийсэн учраас тэр хүүхдийг тэр хүүхдүүдтэй хамтарч хийсэн хэрэгээс нь таслаад бас нэг тусдаа юм шүүх хурал болгоно гэж тэгжсэн. За ингээд миний Япон явах өдөр ингээд тулаад ирсэн учраас энэ хэргийг одоо аавд итгэмжлэл бичиж өгөөд үлдээсэн. Манай хадам аав чинь болохоор өмгөөлөгч хүн байгаа тий. Тэгээд за тэр мөнгө олдох нь бол худлаасан. Тэгтээ тэр хүүхэд бол тэгээд яахан тодорхойлсон. Ямар ч байсан өөр хүмүүстэй хохирол очруулахгүй юм шүү дээ тий. Хэрвээ тэрийг би хойноос нь мөнгө олж авсан ч байсан үгүй ч байсан хойноос нь тэгэж гүйж яваагүйсэн бол энэ хүүхэд магадгүй арай жоохон бага одоо ялч юм уу те аваад гарах байсан. Тэгтэл бидний хэрэг орж ирснээр энэ хүүчин давтан болоод бүр удаан хугацаагаар яллагдах болж байгаа байхгүй юу. Тэгэхээр өшөө нэмж хүмүүс ядчлаа өрдөг тас хамгаалсандаа бол баяртайгаа цаг заваа зарцуулж гүйснийхаа төлөө. Тийм. Ер нь бол эндээс одоо авсан сургаал бол мэдээж одоо мөнгө шилжүүлэх зэрэг иймэрхүү асуудал дээр бол яарч болохгүй. Мөнгө шилжүүлэх сая хүнийхээ данс аккаунтыг нь ихлээр сайн харна. Хизээ би болсон аккаунт байна те. Өмнө зураг хөрөг байна уу? Өмнөх өөр хүмүүс бас энэ хүнийг ингээд сайн ингэж хэлж гин үү ч гэдэг юм те. Facebook-ын группүүд дээр. Зурган дээр нь комент бичсэн байна уу хүмүүстэй? Яг бодит аккаунт гэдгийг нь мэдхийн тулд зурган дээр нь комент бичсэн байна уу? Тэр комент бичсэн хүн нь бас ахаад худлаа өөр нөгөө нэг аккаунт нь байж магадгүй учраас тэрийг нь хүртэл орж шалгах гэдэг энэ мөнгөний асуудал төр чинь бүр нарийн байхгүй бол болохгүй шүү. Тэгээд бас нөгөө шилжүүлэх данс зэрэг дансыг ингээ хийхээр нэр нь гарч ирдэ шүү дээ. Тэр нэр нь таарч гин үү гэдгийг бас мэдээж хамгийн сайн харах хэрэгтэй. Байсан. Тэгээд бас илүү тийм одоо баталгаатай газрууд байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол ингээд энэ аргаар мөнгө шилжүүлэхийг бол хоёулаа нэг зөвшнийх одоо сайшаахгүй байгаа ч гэсэн бүр одоо бүр аргагүй байдал байгаа ч юм уу. Одоо яс шилжүүлэх хэрэгтэй байна гэсэн үедээ бол одоо тэр сайн шалгах хэрэгтэй юм байна шүү гэдгийг
харуулж байна. Тэр шиг л өөртөлөхгүйгээр. Тийм. Хүнээр дамжуулж шилжүүлэх нь ерөөсөө дандаа л нэг тийм таалагдахгүй тийм байдаг ч гэсэн аргагүй учраас яваад байдаг байсан. Тэгээд өөртөө шилжүүлэх аргыг дандаа эрэлхийлж исэн боловч ямар нэг юм дээр очиод дандаа гацчихдаг тий. Тэгээ ингэж явж байгаад харин саяхнаас нэг шинэ үйлчилгээ нэгдсэнийг олж мэдсэн. Саяхнаас ч гэж тий Япон явахаас өмнө энэ үйлчилгээгээ өөрсдөө туршиж үзээд та нартай хуваалцах хугацаа сая яг ингээд Монголд энэ хоорондоор ингээд тохиолоо. Тийм тэгээд та нартай энэ үйлчлэгийг танилцуулъя гэж бодож байна. Энэ бол City Express карт нь бол ингээд ирдэм байна. Эхлээд аппликейшн татаад тэгээд тэрэндээ бүртгүүлээд тэнгөт өөрөө чинь нэр дээр ингээд карт ирэх юм байна. Тэгээд картаа ашиглаад өөрийнхөө данс руу мөнгөө шилжүүлээд хийчих юм их амар юм байна. Тэгээд сансныг бодвол шинтгэл нь гайгүй байсан. Иймэрхүү үйлчлэгээ бол амар удаагүй байгаа гэж бодож байна. Жишээ нь Монгол төгрөг ашиглаж шилжүүлдэг үйлчлэгээ. Тэр анх ирэхэд бол байгаагүй шүү дээ. Тэгээд сүүлийн үед нэм үйлчлэгээ гарсан учраас одоо турш үзээд одооноос өөр нэм үйлчлэгийг ашиглая гэж бодож байгаа. Зэн дээрээ бас шилжилж үзээд тэр бичлэгээ та нарт харуулнаа. За хэрхэн мөнгө шилжүүлэх вэ? Юуны өмнө та аппликейшн дээр бүртгүүлээд карта авсан байх ёстой. Карт чинь гэрийнх нь хаягаар хүрээд ирнэ. Ингээд карта авснаар та City Express-т яг данстай болж байна гэсэн үг. За ингээд аппликейшн дээр буюу City Express дансандаа эхлээд мөнгө байршуулнаа. Бидний хувьд шилжүүлэх 3 арга байдгаас хамгийн амархан арга болох өөрсдийнхөө Япон банкны аппликейшнээрээ дамжуулаад City Express-ийнхаа данс руугаа мөнгө шилжүүлсэн гэсэн үг. Ингээд шилжүүлсэнийхаа дараа City Express-ийн Facebook хаяглал нь мөнгөө шилжүүлсэн тухайгаа ингээд мэдэгдэх нь байна. Харин City Express-ийн зүгээс танаас шаардлагатай мэдээллүүдийг буюу одоо энэ ID гэх мэт юмнуудыг асууна. Энэ customer ID гэдгийг нь та City Express-ийнхаа application доторх CIS гэд хэсгийнх нь миний хаяг гэсэн хэсгээс харж болно. Ингээд танд гүйлгээгээ хэрхэн өргөжлүүлэх зааварчилгааг City Express-ээс өгөх болно. Одоо энд бит хоёр шилжүүлгээ хийж байна. Тэгэхээр шилжүүлэг хийснээс хойшоо нэг 5-аас 10 минутын дараа гэхэд таны мөнгө хүлээн авахчид чинь мөнгө нь очсон байх болно. Мөн өөрийн City Express дансаа цэнэглэх 3 арга байдаг гэд би энэ сайн дээр дурдсан. Энэ 3 аргын талаар дэлгэрэнгүй мэдээллийг City Express Facebook хаягаас дэлгэрэнгүй авах боломжтой шүү. Тэгэхээр манайхаа City Express-тэй холбоотой бас нэг гоё мэдээ юу вэ гэх юм бол эднийх 2024 оныг дуустал хамгийн эхний гүйлгээгээ шимтгэлгүй буюу үнэгүй хийж өгч байгаа юм байна. Тэгэхээр энэ урамшуулалтай байгаа хугацааг нь ашиглаад бүгдээрээ QR кодороо дамжуулж бүртгүүлэнгүүтээ анхныхаа туршилтыг хийгээд суралцсангаа ямар ч шимтгэлгүй гүнгээ хийгээд үзчих юм бол хичнээн амархан юм бэ гэдгийг нь мэдэнгээ ямар ч гарлага зарлаггүйгээр ингээд туршаад үзчих боломжтой байх нэ. За мөн дээрэс нь бас нэг сонирхолтой юм юу вэ гэх юм бол Японд амьдардаг хүмүүс нь мэдж байгаах жилийн эцэст нэг том татвар гэд бүгдээрээ төлдөг штэ тийм. Энэ татварын мөнгө бол нэлээд басчгүй ачаалал өгдөг. Тэгэхээр тэр жилийн эцсийн татвараасаа хөнгөлөлт эдлүүлэх боломжтой юм байна. Тэгэхээр хөнгөлөлт авахын тулд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. Тэгээд энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг бүгдээрээ City Express-ийн Facebook хуудасаас аваарай. Bye bye гэрэ миний охин. Бас нэг санаа зовоодаг юм нь миний YouTube-ийн картыг ингээ байж байгаа л та ямар нэгэн мөнгө угаах гэмтэрхийн хохирогч юм уу эсвэл таны одоо дансанд ямар нэгэн орлогоо нотлох боломжгүй тийм орлого ч юм уу орж ирээд байгаа юм биш үз гэдэг ч юм уу нэг айлгсан юмнууд ирээд идэг. Тэгээд магадгүй тэр нэг төврийн аргаар авсан нэг судалгааных нь нэг хүн болж таарад би хэрвээ шалгуулчих юм бол бас юу болчиход байгаа байхгүй юу те мөнгө угаах гэмт хэрэг болчих гээд байгаа байхгүй бидний одоо энэ фэйсбүүкээр хүмүүсийн дамжуулаад байгаа. Тэгэхээр тэрийг яаж аргалахын нэг тийм би бараг л нэг орой унтахтаа за өнөөдрийн шилжүүлүүлж авсан мөнгөө хэрвээ юу ч яваас ч юм уу те ингээ хөрөөдөх юм бол бас эвгүй шүү дээ те. Тэгэх юм бол би юу гэж тайлбарлах вэ гэдэг ч юм уу нэг тийм бодогдоод байдیں۔ Хаяа. Тэгэхээр энээс ч ихсэн бас сэргийлэх болчихж байгаа байхгүй те энэ чинь. Тэгээд хэрвээ энэ үйлчилгээг та нар Монголд байгаа аав ээж рүүгээ мөнгө шилжүүлэхдээ эхнэрлүүгээ гэр бүлийнх нь руугаа мөнгө шилжүүлэхдээ хэрэглэж үзэх гэж байгаа бол доор байгаа QR кодоор бүртгүүлээд тий дамжуулаад бүртгүүлээд хэрэглэж үзээрэй. Бичлэгэн дээрээ тавьчих болох юм тий. Эндээс
Тэгээд ийм луурын хохирогч бол бүр маш их байдаг шүү. Ер нь Япон зар дээр байж байгаа л энэ үнээр дамжуулж бити мөнгө шилжүүлээрэ гэх мэт тийм юмуд ер нь нэлээд харагддаг шүү. Тэгээд одоо хүртэл тийм луурууд байгаа учраас болгоомжтой байгаарай. Тэгээд амжилт хүсье.